За хүний хоромсом руу гүн нэвтрэхэд ДНХ-гийн кодлогдоогүй өвөрмөц дистрал байдаг. Үүнийг телемер гэж нэрлэдэг. Бүхий л амьтдад телемер байдаг. Эсийн хоромсомын төгсгөлийн хэсэг дэх телемер нь эсийн хуваагдал бүрт богиносоор л байна. Энэ эрүүл мэндэд туйлын аюултай. Гэвч телемерийг уртасгах телемераас энзим байнга идэвхтэй ажиллаж байвал телемер уртсах бүрэн боломжтой. Иш чадвар хорт хавдрын өрөвслийн өвчин эмгэгийн олон эсүүд түүнийг дарангуйлж авдаг. Инхээр биднес телемераа уртсахын тулд эрүүл зөв идэвхтэй амрах, ээр тунтах, зөв хооллоход суралцах хэрэгтэй.